яагаад надад ерөөс үр дүн гарахгүй байгаа. Яагаад ингэ би турахгүй ингээд өглөлт фата би ингээд хасаж чадахгүй байгаа юм болоо гэл дандаа нэг юм жоохон өөрийгөө голсон мэдрэмж өөртөө өгдөг, өөртөө авдаг. За би дасгал хийж байгаа юм чинь л гээд хоол ингээд идэлээ. Жимд явлаа гээд хоол ч нь болохгүй бол угаасаа турахгүй. Hi babes, welcome back to the next video. Өнөөдрийнхөө гоё бичлэгт та бүхэн минь тавтай морил. За миний ард ер нь жоохон юм яагаад юм амар замбрааг барагдаад байна. Тэр ингээ бахан хувцснууд гаргацсан TikTok, Instagram, Facebook дээр reel дээрээ бас айгу гоё бичлэг хийгээд тэгээ нөгөө бахан хувцтай холбоотой бичлэг хийсэн болохоор бахан юмнуудаа гаргаад тавьчихсан байна. Окей. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ турах тухай миний туулсан зүйлүүдээс та хэдтэй хуваалцъя гэж бодлоо. Яагаад энэ Glow Up series-ийг эхлүүлж байгаа вэ гэхээр эмэгтэйчүүд, охтууд, бүсгүүчүүд бид гэл нөгөө байнгын гоё байж ерөнхийдөө нөгөө чаддаггүй штэ ингээ заримдаа үнэхээр ингээд биендээ ч юм уу сэтгэл санааны асуудлаас болоод гэл янз янзын мэдэрдэг хаяаж гэлтгүй ихэнхдээ ингээд нөгөө хормоноос болоод ч гэсэн эмэгтэйлэг байдлаа жоохон мэдрэхээ байчихсан ч юм уу те яг тиймэрхүү зүйл болдог штэ. Яг нэг юм нь ингэж амар гоё ингэж дардан явж ийснаа нэг юм ингээ буруутахаар нөгөө сэтгэл санаа сонирн болоод ирэхээр заримдаа бидэд ингээд өөрсдөө хүртэл ингээ анхаарахаа байцсан те өөрийгөө жоохон хайцсан ч юм уу эсвэл хамаагүй хоолунд иддэг тэгээд ингээ жоохон таргалаад ирэхээр бүр улам илүү сэтгэлээр унж мундаг яг нэг тиймэрхүү зүйлүүд аягүй их болдог. Яг энэ Glow Up series-ийг өөрт нь хэцүү өөрийгөө одоо ингээд буцаад гоё бүтээгээд улам илүү гоё эмгтээлэг гоё нөгөө нэг sexy feminine байдлыг эргэж мэдрэхийн тулд нэгт хоёрдугаарт өөртөө буцааж нөгөө аягүй гоё итгэлтэй байж тэ энэ тэнд ингээл явж явахдаа нэг өөртөө итгэлтэй алхаал явах нэг гоё идэг штэ. Дээрээс нөгөө feel better гэх юм уу байнгын anxious ингээ сандралтай эсвэл энэ тэнд ингээд олон нийтийн газар гарчингуудаа би яаж харагдаж байгаа л энэ тэрэг гэхээс тэгж бодхоос илүүтэй би ч нэрээ одоо хичээгээд байгаа штэ би ч өөртөө ийм гоё анхаарал тавьж байгаа штэ гэдэг ингээд нөө сэтгэлийн peace амар амгалан их тайвныг өгөхийн тулд өөрийнхөө хамгийн сайн хувилбар бас болж бүтээхийн төлөө ингээд энэ гоё Glow Up series-ийг эхлүүлж байна. Тэгээ би бичлэгэн дундуура ерөнхийдөө бол та хэдийг загинчиж магадгүй тэгэхээр надад загнуулаа гэж битгий гомдороо уурлаараа ерөнхийдөө at the end заяа эцэст ерөөсөө би энийг хэлж байгаа зүйл ингээрэ тэгэрэ гэдгийг ер нь яг та хэдийн төлөө хэлж байгаа учраас ганцаараа байх үедээ сонсдох эсвэл хажуугаараа хоол хийж явах үедээ яг энэ бичлэгийг тавьчаад гоё хамтдаа гоё найзууд шиг тэгээ эгч дүүнер шиг байцгаая. За тийм ээ хэлсэн. Би яг ерөнхийдөө бол өөрөөсөө эхлэе гэж бодож байна. 2023 онд энэ удаа Дэсэд амьдардаг байхдаа миний жин нэг 60 хэдэн килограмм байлуу да 65 килограмм байсан баг. Наваа ингээ харахаар бас яг марилэг гэж хэлэхэд хэцүү. Тэгсэн мөртлөө юм өдөр өмсгөр ингээд энэ тентээс ингээ мах зах цухуугаад таарахгүй те. Би ч одоо жижигхэн биетэй штэ жижигхэн биетэй гэхэд миний өмсөх сайзнаас одоо илүү сайз өмсдөг. Байнгын сэтгэл готралтай байдаг юм депрешнтэй ч гэх юм уу. Дэсэд ингээд монголчуудтай уулзах ч юм уу эсвэл ингээд нөгөө максны юм тийм болоод тэнд нь очингууд дандаа нэг юм жоохон өөрийгөө голсон мэдрэмж өөртөө өгдөг, өөртөө авдаг. Дээрээс нь нөгөө идэж ууж байгаа зүйл маань бас намайг айгүй их тэгж одоо сэтгэл санааны юм муухай юмд оруулаад байсныг би хамгийн сүүлд нь ерөнхийдөө Чикаго нөөснийхаа дараа би ухаарж байгаа байхгүй юу. Ажил төрөл мөрөл бүх юм ингээ зүгээр байгаа мөртлөө ганцаараа байхдаа уйлдаг. Яг ерөөсөө л нэг л болж өгдөггүй байсан яг тийм үе байсан зөө. Нэг өдөр зүгээр ингээд амар уйлж ийсэн гинт ингээ шийдээд би чинь 25 та байсан баха тэр үедээ. 25 наснда одоо ийм гоё тэгээд цэл залуу өөрөөрөө мэдрэх ийм гоё наснда ингэж эргүү царайлаад арчаагүй царайлчаад ингээ уйлаад суух гэж нэрээ арайч тэгээд Orange Theory гээд дасгал хийдэг нэг юмд бүртгүүлсэн байдیں۔ Заяа. Дасгал 7 хоногийн 3 өдөр яваад тэгээд ингээд нөгөө амар сайн ингээ кардио хийдэг. Тэгээд кардио гээд би өөрийгөө турчин л гэж бодно. Өмнө нь болохоор би турж байхдаа дандаа ингээд хоолоо хасаад хоол идэхгүй бэжэж турангууд дандаа ийм сул мах үлдсэн. Тэгсэн мөртлөө ингээд биеийн жижигрээд ямар ч булчин маас байхгүй биеийн жижигрээд зүгээр мах үлдсэн. Тэгээ яг тэрэнгээрээ явж ангуудаа гинт буцаж ингээд айгүй идээд бамгарч юм шиг биеийг харахаар нэг жижигхэн ямар ч биеийн пропорц өдр байхгүй яг тийм үе дээр очицээс ахгүй. Тэгээ Orange Theory-д яваал идэг 1-2 кг минь л ерөнхийдөө юм зөрүүтэй заяа. Ерөөсөө миний жин буух. За би дасгал хийж байгаа юм чинь л гээд хоол ингээл идэлээ. Тэр үед тураагүй байсан шалтгаан нэгт бол угаасаа яалтчгүй сэтгэл санаа тэр гормон эдэр бол ингээд
зоолттой явагдаж байгаа заяо. Сэтгэл санаа муу ахаар ингээд нэг гормон дээшээ доош олоод тэгээ stress eating болоод ингээд зөндөөхэн болж байгаа байхгүй. Тэгээ би тэр үед ямар хоол иддэг байсан бэхээр одоо сонсоорой. Өглөө босно oatmeal литр юу ч иддэггүй. Өглөө босно өндөг талах идэнэ. Гэтэ өндөг талах идэхдээ нэгээр биш бүр ингээд 3 мураар иддэг. Яаж тэр жижигхэн ходоод руу тэгж багтаж ороод идэг гэсэн мэдгүй. Өглөө юм идэхээр өдөр нь ингээд шингэчин гэж би боддог байсан заяо. Өдөр нь болохоор нэг юм айгүй юм high saturated fatтай давс ихтэй хоолууд баймир хиддэг. Kmart гэж нэж. H-Mart руу оронгуудаа булгоги чинь мангар их юм чихэртэй соуснд хийсэн мах бэлтцсэн байгаа тийм мах. Жажамын гомонд дуртай гэ. Би өвгний гомь иддэг байхгүй. Гэтэ ер нь жажамын дуртай гингүүтэй хажуу талд нь слайс юм бас бэлтцэн гахаа мах идэр авдаг. Яаж тийм амар юм salty те глютен нэгтэй хоол идчихэж дундуур нь нэг хитгэн нэг юм 300 калори те шатааж иж яаж өөрийгөө турна гэж боддог байсан юм мэдгүй. Тэгэхээр тэр үед бол миний одоо mindset хандлага бол би дасгал хийж байгаа л юм чинь турна гэдэг бодолтой байдаг байсан. Тэгэхээр энэ бол нэр үнэхээр буруу юм байлээ шүү. Тэгэхээр та хэд маань одоо эхнээсээ те гой биендээ анхаарий гэд glow up-ийн хамгийн эхний эпизодыг би нөө биенээс эхлүүлж байгаа шалтгаан эмхтэн ингээд нэг юм жоохон тураад гой биетэй гой галбиртай болоод ирэхээрээ юм subconsciously далд ухамсараараа өөрийгөө гоёор мэдрээд сэтгэл санаа хүртэл амар гоё сэтгэл санаа дээрддэг гэх юм уу. Дараагийн эпизод дээр ярьсны талаар хамгийн түрүүний бүгдээрийн хийх ёстой зүйл бол биеийн өөрчлөлтийг хийж эхлэх хэрэгтэй. Glow up хийгээд өөрийгөө илүү гоё ийм confident өөртөө итгэлтэй те шууд жимд гараад заяо бүртгүүл гэж би бол хэлмээр өн эхлээд бүгдээрээ хандлага өөрчлөх хэрэгтэй. Жимд явлаа гэд хоолч нь болохгүй бол угаасаа турахгүй. Тэгээ дээрэс нь жимд 2-7 хоног 3-7 хоног 1 сар 2 сар яваад үр дүнд очино гэсэн итгэлтэй бити яваарэ гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол эхний 3 сар бол яг чиний одоо энэ habit зуршлыг бүтээх 3 сар болоод ирж байгаа. 7 хоногийн 4 өдрийн 1 өдөр л алхасхад ерөөсөө сонин нэг юм дутагдаад байгаа юм шиг яг тийм зуршлыг эхний 3 сартаа суулгана гэж бодоод зориод пиларис байна уу, йог байна уу, ямар ч тийм хөлс гаргадаг. Гэтэ эхлээд турахын тулд бол заавал тийм кардиотой маягийн дасгалууд хийвэл их зүгээр бит юм бэлээ. Яг шууд жим гээд ингээд нөгөө төмөр өргөөд эхлэхээс илүүтэй тэгж болно. Гэтэ хажуугаар нь бас нөгөө кардионы те шатан дээр алхах, гүлтийн зам дээр зүгээр ингээд амар сайн зон 2 дээр алхах малхах гэдэр гүүхээрээ турдаг гэж боддог бас хүмүүс буруу бодд юм билээ. Гүүхээр бол яг ингээд зүрхэнд бол ачаал өгнө. Гэтэ ингээд зон 2 дээр юм хурдтай маягийн incline дээр дээшээгээ уулан дээр явж байгаа юм шиг ингэж хурдтай алхах нь илүү өөх шатаадаг гэдгийг бас та хэд маань энэ бичлэгээр ойлгоод аваарай. Давстай хоолнуудыг бол маш багасгах хэрэгтэй. Давс бити хэрэглэж байгаа юм биш. Давстай хоолнуудаа багасгах нь би болохоор турхайн тулд тэгээ нөө Чикаго нүүчээд боксинг 1 жилээр бүртгүүлсэн байхгүй юу? Боксинг ч бол бүр айгүй тийм intense cardio маш их хүчтэй кардио. Нэг удаагийн боксингд ороход л 500-600 калори шатдаг заяа. Боксинг хичээлд яваад бүр амар хөлс урсдаг. Гэхдээ юу гэж эхний 3 сар хүртэл би бас ерөөсөө үр дүн хараагүй. Яагаад надад ерөөсөө үр дүн гарахгүй аа? Яагаад ингэ би турахгүй ингэ те өглөлт фата би ингэ хасаж чадахгүй байгаа юм болоо гэл. Яг тэр 3 сарыг өнгөрөөгөл 4 дахь сараас миний би ингэ өөрөө ирэхгүй ингэ гой ингэ фатуудаа ингэ хасаад гой галбирчж эхлээд бүгдээрээ эхний 3 сар бол зоолттой туршил болгохын тулд хоолн дээрэж тэр хөдөлгөөнд явах дээрч тэр бүр яаж хийж байгаа 7 хоногийн 3-аас 4 өдөр одоо бодоод тахаар 3 өдөр хүртэл ингээ баг санагдаж байгаа хгүй 4 өдөр зоолттой 4 өдөр яваад тэр тасгалуудаа хийгээд байнгын нөгөө ямаа шиг ногоо цагаа ид гэж би хэлээд байгаа даа биш нэмж байгаа болохоор багшаал намайг их хэмжээний те одоо 2-оос 3 удаагийн 150 г-ын будаа идэрээ гэдэг ч аахгүй турах явцад болохоор будаа бол хасаж болно гэтээ ер нь зүгээр өдөртөө нөгөө нэг будаа чинь нүүрс ус байгаа учраас нүүрс уснасаа айгүй их тийм бас ирч хүч энерги бүгдээрээ ерөнхийдөө бидний бие авдаг. Одоо удаан ялангуяа булчин бас авдаг гэж хэлж болно. Өдрийн хоолн дээрээ будаатай 150 г будаатай тэгээ 150 г цээж мах. Тэгээ хажуугаар нь юм ногоонуудаа идэж өгөөд дундуураа болохоор хэрвээ өсөх юм бол нэг алин ч юм уу те яаж хийж яагаад ихний нэг 2-7 хоног өөрийгөө тэгээ жоохон ходоодоо ингээд агшаавал их зүгээр идэм байлээ. Оройн хоолн дээр болохоор жинхнээсээ тэр нөгөө нэг шинэ ногооны салаад дахианы цээж маха. Хаяа уйдвал үхрийн маха бол би өдөр сайн идэрэл гэж ерөнхийдөө та хэдтэй зөвлөмөр байна. Тэгээ оройн болохоор хөнгөн чанарын хоол идэхгүй бол хүнд хоол гинт
юмд идчихэнгүү цаанаас улам их ингээд нэг сонио sweet хүртэл идэх гээд нэг байгаад байдаг юм мэдрэмж айгүйх төрөөд идэм билээ. Intense cardio өдр хийж байхдаа мэдээж ингээд хөлсөөрөө бас айгүй их юу алдагдаж байгаа шүү дээ. Эрдэс мэрдэс мэн алдагдаж байгаа. Тэр үедээ би витамин D болон витамин B2-ыг ууж исэн. Тэгээ магнезиум тэр үед уугаагүй. Гэхдээ уух хэрэгтэй юм байлээ гэдгийг би сүүлд ойлгосон. За тэгэл эхний 3 сар ингээд 7 хоногийн 3 өдөр 4 биш 3 өдөр амар их боксинг хийгээл кардио хийгээл хоолоо би ерөөсөө зохицуулахгүй байжгаад 3 дахь сараасаа хоолоо зохицуулаад давс багтай, глютен багтай. Будаага бүр тэр чигээрээ хасаад заяа. Зөвхөн хажууд нь шинэ ногооны салааттай дахианы цээж мах идэл ирсэн чинь миний бие ингээд нилээн тураад. Жохон ингээд тураад ирэнгүүт галбиргүй болоод ирдэм дээ. Тэгээ 65-аас би чинь 58 болоо. Тэгээс эрс мэдэгдээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Гэтэ стил 58 байхад миний өндөртөө жин дээр болохоор стил ингээд жоохон бамгар ингээд харагдчихсан. Гэхдээ тураатагаа учраас бариу хувц өмсөөд өөрөө өөртөө ингээд жоохон гоё итгэлтэй болоод тэгэл ингээд энэ тентгийн жижиг сажиг одоо юу гэдэг баар руу гарч юм найз нөхдөдөө уулзах girls night гэдэг хийж хахад ингээд эмхтэй хүн чинь нэг амар сонь ингэт юм байна. Жоохон ингээд ингэж гаргахаараа л нэг тийм юм гоё мэдрэгдэдэг. Тэгээ нэг тийм болцсон. Ингээд сэтгэл санаа хүртэл амар гоё болоо. Тэгээ за би ингээд улам илүү гоё хичээх хэрэгтэй юм байна. Ингээ хэрэгтэй байна гэд тэр 3 сараас цаашаагаа бол ингээд тувтан дандаа дахианы цээж махаар хооллоод. Тэгээ энэ дээр бас нэг юм алдсан л та. Тэгээ турж жагаад би ингээд 52 кг дээр ингээд гаццсан. 52 гэдэг чинь бас 65-аас 52-оос нэлээд амар сайн турсан байгаа байхгүй юу? Биемээ нь бол жижигэрсэн хിവэрээ. Гэтэ ингээд гиз нэг юм цаанаасаа өөхтөө мэддэгдээд ингээд юм цүдгэр гэх юм уу? За энийг одоо яах хэрэгтэй болоо гэ. Тэгээ LPG-д явж үзээ. LPG-д болохоор яг турна гэхээс илүүтэй үнэхээр ингээд гоё бэлхүүсний галбирыг гаргаад өгдөг юм билээ. Яг миний энэ жинхэнэ тэр нөгөө нэг өөхлөлтийг хассан хизээ байсан бэ гэх тэгэнгүүт энэ аргыг та хэд мэдээд аваа 12:30 гэдэг нэртэй арга зав. Өглөө хосоод усаа аваад нүүр ам шүдэ угаачаад үлийн илгэн дээрээ treadmill дээр гараад зовд гүйлтийн зам дээр гараад incline 12 хамгийн дээдсэгтэй 3 гэдэг нь speed нь 3 хурд нь 3. Гэхдээ Монголын юу жоохон өөр ээж магадгүй. Гүүх алхах хоёрын хурдтай алхалтыг яриад байгаа шүү. 30 нь болохоор 30 минут. Яг өглөө тийм өглөө кардио өлөн дээрээ хийхээр хүний ингээд нөгөө доторх өөх амар сайн шатдсан мэлээ. Дуусныхаа дараа өнгөн өөрийнхөө одоо жимстэй oatmeal одоо овёс гэж ярьдаг штэ. Овёс эдрийг гоё идээд тэгээ гоё усаа маш сайн уух хэрэгтэй юм лээ. Тэгээ тэр дисид ерөөсө турохгүй байсан шалтгаан нь бол ус би бол маш бага уусан. Salty food идчихэд ус амар бага уусан байгаа. Одоо ерөөсө услал уухгүй бол нэг л юм ангадаж хүчгээд байгаа юм шиг тийм мэдрэмж амар авдаг болсон. Би 50 руу ороод 2 кг нэмж турж байгаа. Тэг нөө зөвхт хурахаар ингээд царайны фат хүртэл ингээд юм хасагдаад шал өөр болоод ирж байгаа байхгүй те би амар баярлаад сүүлдээ болохоор тэрэндээ хитрхи нөгөө туранхай байх гэж донтоод туранхай байвал гоё гэж бодцсон. Тэг ингээд харангууд яс ярьсцаа юу. Тэр үедээ ингээд нөгөө Монголд ирсэн чи өвөө юм арчаад чээстэ эцэнхий ямаа шиг ийм байна, тийм байна энэ гэл бас амар их юм хэлж байгаа байхгүй. Юу ч өмссөн гоё харагддаг зэ. Ууд угилсан ч нөгөө туранхай биен дээр бол гоё харагддаг. Гэхдээ нөгөө талаас ингээд хичнээн биемэн туранхай байгаад байгаа ч гэсэн биемэн аюу хурдан ядардаг. Жохон нэгэл ингээд ядарчдаг. Сонин шүн унтаж чадгаа байцсан тий. Тэгэхээр нөгөө эрдэсийн дутагдалд ороод байгаа. Тэгээ хоёр талаараа хоолны дутагдалд ороод хахаар бүхэн ингээд улам үегээд тэг ингээд нүдний доотл модл ингээд хурж мөрөөд ингээд юм сонирн болоод байд юм билээ. Дахиад хоол. Ерөөсө дасгал хөдөлгөөн нь болоод байгаа мөртлөө хоолол хасжуул бүр нилээн бурууд чинь ихтжүүл бол бас нилээн ихт чинь. Энэ дээрээс нөгөө юу ойлгох вэ гэх юм бол турхын тулд дэжтэй бүгдээрээ баг давтамжтай идэнэ. Гэхдээ илүү хөдлөнө. Eat less, move more. Тэгэх юм бол you lose weight. Гэтэ идэхдээ дандаа юм сайн уураг ихтэй хоол идэхгүй бол уураггүй дими юм идээд ахаар нилээн бидний ич хүч нэгт байхгүй болно. Хоёрт хурдан тамирддаг болчдөг. Нөхрийн мах байна. Яг хуу дахианы зээж мах уураг ихтэй. Гэтэ хажуугаар нь бас нэг юм төвф мөв бидрэг оруулаад өгвөл их зүгээр тийм хөөргөн алманд самар момор ч юм уу те тиймэрхүү байж болж байна. Зөвхөн хүнд хоол идчихэж ч юм уу өдөр 8 хоол идчихээд оройно тэрийгэ зүгээр шингээх гэж ингэж алхна гэдэг бол ягаад ч угаасаа турахгүй. Та хэд маань эхлэхтэй штэ. Ажлынхаа цаг хугацаа хуваарийг харж агаад 7 хоногийн 3 өдөр болж өгвөл өглөө эрт босчоод өлөн байгаа дээрээ ингээд нөгөө метаболизм мэдэр ингээд амар сайн шатах яг тэр явцад нь бүгдээрээ өглөө нь ингээд 30 минутаар 30-40 минутаар кардио хийгээд ивэл амар сайн юм шиг сайн юм байгаа шүү. Several days later. За sorry guys. Са усанд орчоод
нүүр мөрөн дээр маск тавьчаад гараад ирж байгаа байхгүй. Асуулаа хийчээд тэгээ энэ бичлэгээс хойш хэдэн хоногийн дараа тэр нөгөө нэг жүжигэн дээр амар тэгдэг шүү дээ. Гол санаануудаа бол та хэдтэй ерөнхийдөө хилцэн байгаа тий. Харахаар туранхаа биеийн жижиг байж болох чиг яг тэр нь бас зөв турсан гэсэн үг биш юм бэлээ. Та хэд маань болохоор эхний ээлжиндээ нөгөө жин хасч бүгдээрээ glow up гоё биенээсээ эхлэе гэж ярьж байгаа шүү дээ. Энэ үед болохоор амар их иддэг байж байгаад гинт бүх юмаа хасна гэвэл бол амар утгагүй шүү дээ. Өглөөний цайгаа оруулаад нийт ингээд 3 хоол өдөр нэг оройхон тийшээгээ болохоор арай хөнгөн маягийн иддэг ингээд энэ гоё зуршлыг эхлээд зөв хооллолтоор сурчих юм бэлээ. Энийг нөө дэглэм гэж бити бодорой гэж хэлмээр нь. Яг тэгвэл дэглэм гэх тусам хүн зөрөөд яг юмаа идмээр санагдаад байдаг байхгүй янз янзын идмээр санагдаад хөвмээр санагдаад зөв амьдралын хөвшмөл гэж ойлгох юм бол та угаасаа ямар нэгэн одоо муу мухай юм амрууга хийхгүй муу мухай юм гэдэг нь одоо нэлээд их чихэртэй давстай хүний биед ходоодонд муу тийм зүйл амрууга хийхгүй гэсэн үг. Тэгээд өөрийнхөө бас нэг үнцийг болгоод цаашаага явбал илүү сайн байдаг шүү. Сайн шүү гэж хэлмээр байдаг шүү ч гэж би одоо амар урт насалцсан тэгж байгаа ш. Сүүлийн 2 жил зөв хооллох дээрээ илүү бараг 80% тулгуурлаад тэгээ нөгөө яг 20% нь болохоор үнэхээр бас хүнл эмчин тэ эмхтэй бас хүнл эмчин гоё юм идмээр санагддаг. Тэр үедээ бол идэх хэмжээгээ идчихээ заримдаа хэтрүүлэх өдөр байдаг. Гэхдээ хамгийн гол нь зөрөөд зөв амьдралынхаа хэв маягийг алдахгүйгээр буцаад яг тэрийг ингээ өргөжлүүлээд явдаг учраас юу гэдэг нөгөө амьдралд маань амар хэрэгтэй зүйлүүдийн нэг бол ялцчгүй мөн болоод үлдчихсэн байгаа. Заавал би турж гинөө гэдэг нөгөө хилийг ахин дахин шалгаадах шаардлага байхгүй. 1-2 сар айгүй юм ирчтэй за болидо 3 сар амар ирчтэй тасгалдаа явчингуудаа за нэг 5-6 кг хаслаа satisfied болчоод болонгууд буцаал эмгтэй хүн ч гэлтгүй ер нь хүний жин эргээгээд нас явахын хэрээр жил болгон ерөнхийдөө нэмэгдчихийдэг. Метаболизм ингээд өөх шатаах үйл явц булчин мас заас ингээ хүссэн хүсээгүй угаасаа алдагдчихийдэг зөв ингээ нас явах ирээр зөв хоолоо иддэг, усаа бас сайн уудаг, зорилго нь турахтаа биш зөв амьдралын хэв маягт орох гэдэг утгаараа заавал 3-4 хоног ингээ өөрийнхөө биеийн хөлсийг гаргаад хажуугаар нь no pain no gain гэдэг штэ. Тэрнтэй адилхан нөгөө жимд явбал ямар нэгэн байдлаар нөгөө булчингаа ажилуулад нэг жоохон зовх хэрэгтэй. Гэхдээ тэрнийхээ араас нөгөө gain буюу нөгөө үр ашиг нь ирж идэг. Бүгдээрээ угаасаа гой биетэй болно, гой тураад өөрийгөө улам илүү гой эмгтээлэг feminine мэдрэхийг хүсэж байгаа юм бол patience төвчээр гэдэг зүйл бол үнэхээр амар хэрэгтэй. Заримдаа ингээд үнэхээр явмааргүй байгаа үедээ хүртэл би ингээ өөрийгөө өсдөж ингээд босгох шахуу те ингээд нэг арга пуужин арга гэж нэрлэдэм даа 3 2 1 гэл пуужин ч нөгөө 10 9 8 7 6 5 4 3 2 1 гэж шууд ингээд нөгөө хөөцдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан пууж арга ингээд үнэхээр явмааргүй байгаа үедээ хүртэл би өөрийгөө ингээд окей тийшээгээ ингээд очих тэр моментумыг л үүсгээд хувцаа өмссөн гэрээс гаргаад бэлэн болсон байвал би угаасаа явчихад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нас моментыг та хэд өөрсдөө бүрдүүлээрэй гэж хэлмээр байна. Явах чагаа тэр жим, пиларис, йога, кардио, зумба тэр хэдийгээ бас гэртээгээ ерөнхийдөө ойрхон байлгаад бүх юмаа ингээд өөртөө илүү accessible, easy байлгахул бас их зүгээр юм билээ. Тэгэхгүй хаа байсан жимээ ингээд цагийн зайтай ч юм уу 30 минутын зайтай. За болоо 20 минутын зайтай гингүү тэгэл drive хийгээл яваал салгалал явж итэл нэг 40 минут нь нэлээд гэртээгээ ойрхон чамд эсвэл ажилтай чи ойрхон яг тийм газрыг сонгох юм бол цаг хугацаагаа хэмнээд бас маш их үр дүнтэй байдаг шүү. Тэгээ би болохоор шууд жим рүү алхаад орчдөг болохоор үнэхээр жим рүү орж чадахгүй үед л орохгүй байна уу гэхээс биш заяо. Бүр яг ингээд дээр доор амар ойрхондоо хитгэн шат ингээд яваад орчих юм дээр би орж чадахгүй бол бүр өөрийгөө бүр ямар арчаагүй юм бэ come on гэж би боддог гэж одоо хэлхэн ч сайшин тийм байдалд орж байгаагүй болохоор бодно гэд наа нэ нөхцөл дээр ирээдүйдээр хэлчихье. Хин хохироод байгаа, жим хохироогүй, байгаа хүмүүс нь хохироогүй, би л хохирж байгаа, өөрийнхөө биеийг ингээд гой байлгаж чадахгүй би л хохирж байгаа гэсэн үг. Тэгээ нөгөө талаас болохоор одоо байгаа биеэ бас хитрхи их битгий голоорой. Бидний бие бол үнэхээр мундаг те ингээд амар гой бидийг алхуулж гин, явуулж гин, ажилд нь явуулж гин, гой байлгаж гин. Тэгэхээр биеэ эхлээд хайрлаад тэр биеийг илүү гой болгохын төлөө хөдлөөрэй гэж хэлээдэггүй. Биеэ үзэн ядаад тэг үзэн ядалтаасаа болоод биеэ хөдөлгөн гэдэг бол дасгал руугаа ороод дасгалаач үзэн ядна. Тэгэхээр биеэ эхлээд гоё хайрлаад бигдээ ингээд талархаад намайг ирүүл юм гоё байлгаж агаад баярлаа. Миний дуртай зүйлүүдийг хийлгэж агаад баярлаа. Одоо хоёлаа гоё ингээд биеэ өөрчлөөд одоо өөрийнхөө хамгийн сайн хувилбар болёо гэд яг эндээсээ ингэж эхлүүл илүү та хэдэд ч гэсэн ингээд satisfaction сэтгэл санааны амар амгалан байдал нь илүү гоё орж ирнэ гэх юм уу.
За тэгээд ийм байна. Эхний glow up series-ээ нэгээ ингээд өндөрлцгөө. Тэгээд дараагийн удаа болохоор арсны тухай яриад. Би бас арсан дээр нэлээд асуудалтай явж байгаа. Сүүлдээ бас арсныхаа учрыг дэжгүй ойлгосон. Тэгээ хамгийн гол нь энэ дунд чинь нөгөө glow up series дээр бүгдээрийнх нь бас нэг ойлгох гээд байгаа зүйл нь яг үр дүн нь ингээд конференс, өөртөө итгэл тэр сэтгэл ханамж, сэтгэлийн амар амгаланг тэ feminine energy-г авах гээд байгаа боловч яг гол зүйл нь өөрийгөө энэ дунд таних, мэдэх, бас бүтээх series-ийнхаа туршид хамтдаа байцгаагаараа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа түр баяртай. Тэгээ энэ хүртэл үзсэн гээд бүгдээрээ комент хэсэг дээрээ юм бичиж байгаа нөгөө нэг өдрийн тэмдэглэдэг штэ зүгээр л бичиж байгаа тийм эможи үлдээцгээе. Тэгээ дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа. Баяртай. Амжилт хүсье.